За хятадын супермаркетд явж гин тэгээд юмны үн ханш хараад явъя гэж бодож болно. Брамаар хямдхан ёо. Зарим яг үнтэй байх нь байна л да. Тэгтэл хямдхан гэ. Идэж уух юм харах юм бол нэг үндэсний үйлдвэрлэл өндөртэй улсын давуу тал нь ингээд хамаг юм хямдхан хүнсний чанар ихэд сайн байх юм. Тэгээ хаяа бодохоор уур хүрээд атаархаа жоохон дургүй үрэх юм. Тэгээ хүүхэд ингээд суулгаа түрээ явахад их амар гоё тэрэг байна. За хатаасан снакууд байна. За ер нь ингээд амралтын өдөр энэ тэр айгүй хүн ихтэй байна. За бэлэн боловсруулсан хоолнууд бас маш их байдаг. За одоо тэгэл тэдэн ёонд тэдэн ширхэг, эдэн ёонд эдэн ширхэг гэсэн нам хямдарсан тасах мас. Тэгээ нэг балуу малуу ерөөсөө юм жижиг сажиг идэж уухан хүн бол их түгээмэл. Тэгээ ер нь нэг бид нар лав ерөөсөө миний хувьд ингээд нөгөө нэг хятад одоо явсан хүмүүсээс ерөөсөө ингэж нэг хүнсний дэлгүүрт хийж байгаа влог ерөөсөө харж байгаагүй учраас хий гэж бодсон л доо зориод. За тэгээ би бүр нэг бүрчлэн ингэж амар тайлбарлаж бол чадахгүй байна. Гэхдээ та нар угаасаа ёоны ханш мэдж байгаа шүү дээ. Энэ дээр байгаа бүх үнүүдийг ер нь л нэг 2 туваагаад явчихад шууд баримжаагаараа явчихна гэсэн үг шүү. Тэгэхээр за энд тэд байна. Монголд тийм байдаг да. Энэ тэд гэж юм да гэдээ өөрөөсөө сайхан баримжаатал явчихна гэсэн үг шүү. За хям зайц мэц гэл бүхэл зүйл байна. Байхгүй бол мэдээж байхгүй. Хамгийн гол нь идээд үзэхээр ер нь нэг чанар нь амар сайн байхаар жоохон дургу үрээд идэг. За одоо энэ жишээ нь ингээл 5,000 төгрөг тий. Дургу үрээд гэдэг нь жоохон атаархаад идэг юм а. Манай уус ийм бодоосай. Ийм их нөгөө нэг юм хямдхан гоё олдод сайтай болчоосай гэж бас их хүсдэг гэх юм уу тий. Энэ хатаасан жимс хүнс чихэр жимс одостой нэр төрөл бүрээрээ ёо. Одоо ингээл нэг иймэрхүү юм чинь нэг 5,000 төгрөг гэсэн үг л дээ. За энэ болохоор Тянхэ дүүргийн хамгийн том худалдааны төвийн доор байдаг супермаркетад явж байгаа. За энэ ус мус бол бүр инээдний үнэтэй. Энэ 500 мл ус ингээд тий нэг ён гэж байгаа байхгүй 480 төгрөг гэсэн үг. За тэгээд нөгөө замд явхад энэ төр юм хатаасан махнууд энэ төр айгүй их байдаг. Дахианы хөл мүл шарсан хөл одоо шараагүй хөл жигэнсэн хөлч гэдэг юм уу те. Та нэг монголоор тэр нэг 7,000 орчим төгрөг гэх юм уу те юм уу. 7,000 8,000 за янз бүрэлтэй тэгээд ингээ амталсан чихэртэй чихэргүй хадуу ногоотой зөгийн балтай те. За мах бол хатаасан мах бол төрөл бүрээрээ байдаг юм аа. За одоо энэ бол чинь хавчны мах байна. Хавчны махын 5,000 төгрөг гэж байна. За энэ юуны мах байна. Сарвуунууд байна тий. Дахианы далавчнууд бол төрөл бүрээрээ байна. За энэ арай үнэтэй байна. Ойролцоогоор нэг 9,500 орчим гэх юм уу тий. Би зүгээр баримжаалтаа хэлчихэд байгаа ш. Өнөөдөр яг бас ёоны ханш яг одоо хэд гэж байгааг бол би сайн мэдэхгүй байна. 485 490 гэж янз бүр байгаа ш тий. За цайнууд бас төрөл бүрээрээ байдаг. За Starbucks-ын бэлэн кофенууд байна. Хятадд энэ нэг сонин коконат үзэм хоёрын холбоо гэх юм уу нэг юм ундаа бүр амар